За сайн байцгаана уу. Шинэ 7 хоногийн мэнд. За өнөөдөр Монголын нууц товчны 2 дугаар бүлэг Чингис хааны Эдэр нас гэсэн сэдвийг хамтдаа сөхцгөөе. За тэгээд бичлэгэд дуустал нь үзээрэй. Бичлэгэнд орцгоё. За би өмнө нь Монголын нууц товчны 1-р бүлэг Тэмүүжний угсаа гарал болон бага насны үеийн талаар нэг бичлэг хийсэн. Тэргээ баг зэрэг эргүүлэн саная. За мэдээж бага насны үе Бөртөчөөнө цэглүүлээд Есүгөө Баатар Тэмүүжин хүртэл бүхэл үйл явдлууд нь бүхэл үеийнх нь ингэж явж гардаг. За тэгээ Тэмүүжин бол төрхтэй шагаанч гартаа шагаанч нөөж атгаж төрсөн Тэмүүжнийг төрөх үед Есүгөө Баатар татарын Тэмүүжин мөгөөтэй тулалдаж байх үед таарсан учраас Тэмүүжин хэмээн нэр өгсөн гэх мэт үйл явдлууд өрнөдөг. За тэгээ Тэмүүжнийг бол Олхнууд аймаг руу бэр гуйлахаар авч явдаг Есүгөө Баатар. Тэгээд явж байх замдаа Хонгород аймагт Дайс эцэн гэдэг айлтай хүнтэй тааралдаж одоо тэр айлын охин Бөртөжөнтэй сүү тавиулаад тэндээ Тэмүүжнийг үлдээгээд буцаж явах замдаа татарын хормон дээр бууж хорлогдож нас орсноор 1-р бүлэг манд өгсдгөө. За Есүгөө Баатар маань нас орохынхаа өмнө бол өөрийнхөө гэрт зартлагдаж байсан Минлэг гэдэг хүнд чи даруйхан явж миний хөвгөнийг авчирээ гэж хэлээд Минлэг эцэг маань одоо Хонгород аймгийг зорж Хонгородын Дайс эцэнд очиж Тэмүүжнийг авахар очдог. Очоод Минлэг эцэг маань юу гэж хэлдэг вэ гэхээр Есүгөө ах хөвгөнөө маш их мөрөөдөж санаж байгаад бол хөвгөнийг авах гэж ирлээ гэж хэлэхэд Дайс эцэг хариуд нь худ хөвгөнөө мөрөөдөж байгаа бөгөөс би хөвгөнийг өгч явуулъя. Харин даруйхан буцааж авч ирэхээ мартваа гэж хэлээд өгж явуулдаг. За ингээд Тэмүүжин хүү маань Минлэг эцгийг даган гэртээ ирэхэд аав нь нас орсон байдалтайгаар угтдаг. За тэгээд 9 настай хүүхэд гэдэг бол бас л жоохон хүүхэд ч та. Тэгээд эцгийг нас орсныг хараад Тэмүүжин бол газар уруу харан маш ихэд гаслан уйлдаг гэж Монголын нууц товчонд бичсэн байдаг. Угаасаа 9 настай хүүхэд аавыгаа алдна гэдэг бол бас нэлээд хүнд цохилт. Тэр хүүхэдд бол маш хүнд цохилтол болж орж ирж байгаа. Тэгээд Тэмүүжний сэтгэлийг засахаар Минлэг эцгийн аав Чирхаа өгөн гэдэг хүн эртний сайхан туйлс үгсээр сэтгэлийг нь өөдөн татж үгс хэлдэг. За юу гэж хэлснийг сонсоорой. Тул цагаас мэт юунд төлбөрн гаслан чи туурга цэрэгэ бэхлий гэж туйлтай үгээ хэлэлцсэн биш үлээ. Усны цагаас мэт юунд уяран гаслан чи улс төрөн байгуулъя гэж учиртай үгээ хэлэлцсэн биш үлээ. За тэгээ Есүгөө Баатар маань бол тэр Тайчууд аймгийг удирдах байсан, овг аймагуудыг нэгтгэж барьж байсан захирагч хүн, тал нутгийн дайчин хүн, татаруудад хорлогдсон нас орсноор овг аймгийн удирдагч хэн болох вэ гэдэг асуудал гарч ирсэн. За тэр удирдагч нар бол Тэмүүжнийг сонгоё гэхэд Тэмүүжин бол хэтэрхий балчир байсан. Өвлөн ихийг сонгоё гэхэд өвлөн ихийг одоо дэмжих хүн байгаагүй ч юм уу мэдгүй. Тэгээд Тайчуудын Хэрэлтуг гэдэг хүн сонгогдсон байгаа. За тэгээд Есүгөө Баатарын нас орсон жилийн хавар нь одоо Амгаа хааны хатад Орбай Сохотой гэж 2 хүн Игсийн газар тайлга өргөхөөр явсан. Игсийн газар гэдэг нь одоо өвгдийн хүр оршуулах газар тахилга хийхээр явсан гэсэн үг. Тэгэж явах хугацаагаа өөлөн ихэд хэлээгүй өөрсдөө өөлөн ихийг хаяад явсан байгаа юм. За өөлөн их бол бэлэвсэн эмэгтэй ялах хүүхдүүдэд агуулаад тайлгын газар очиход тайлгын идэ яг уламжлалт ёсоор бол өөлөн ихэд тайлгын идэнээс хүртэх ёстой байхад бид нар өөлөн ихэд одоо хэлэлгөө хайж яваад тайлгын идэнээс хожимдуулсан байгаа юм. За тэгээд өөлөн их маань бол тайлгын идэнээс хожимдсандаа гомдоод Орбаа Сохотой 2 хатанд ингэж хэлж байгаа юм. Есүгөө Баатарыг өхөв гэж хөвөө нийгмийн балчир гэж Игсийн тайлгын хишгийн арх сархтаас яахан хождуулав та нүдүдсээр үл өгөх нүүхтэй үл хэлэх болов та. За энэ үгний цаана бол хүний хүүхдүүдээ гэсэн сэтгэлэл байгаад байгаа. Тэр чинь нөхөр өнгөрцөн бэлэвсэн эмэгтэй хүүхдүүдээ өлсгөхгүй л гэсэн сэтгэлтэй байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг 2 хүн нурдаас нь урьж чамдаг өгөхөсгүй, учруулж идэх ёстой, хүргэж чамдаг өгөхөсгүй, хүртүүлж идэх ёстой л гэж хэлжээ. Энэ бол за чи зүгээр хинч бишээ чамд угаасаа өгөхгүй л гэсэн л үг юм шиг байгаа. За тэгсэн чинь өнөө тайчууд манай өөлөн их хүүхдүүдтэй хаяад нүүж эхэлж байгаа юм аа. За энийг эднэрийг энд ингээд хаяа гэд нүүгээд нөгөө таргуудаа Хэрэлтуг гэдэг хүн чинь эднэрийг энд хаяад нүүе гэж тушаал гаргаад нүүж эхэлж байгаа. За тэгсэн нөгөө Тэмүүжний сэтгэлийг засч явсан Чирхаа өгөн чинь хойноос нь хөөн очоод бидний нүгээч гэж хүмүүсийг буцаах гэсэн чинь Тодон гэртээ гэдэг хүн Чирхаа өгнийг өгөр өгөн зайл гэж одоо ар нуруур задлан хөөсөн байгаамаа. За тэгсэн чинь
өвлөн их өөрөө тугаарч мордоод тайчуудын заримыг нь буцааж авчирж буулгасан байгаа. Буцаж ирсэн хүмүүс тогтолгүй мөн л нөгөө хүмүүсийнхээ ардаас нүгэд явчихж байгаа. За ингээд өвлөн их хүүхдүүдтэйгээ хээр талд онон мөрний хөвөнд хоцорж байгаа. За тэгээд өвлөн ихийг бол нууц товчонд маш уран зохиолоор дүрсэлсэн байдаг. Оюунтай төрсэн өвлөн их оюуталт дээлийг огшуулан өмсөж, огтор хормайг шуун бүсэлж, онон мөрнийг өгсөж уруудаж, олирс мойлыг төөж явж, өчүүхэн хөвүүдийн хайрлан тэжээж, өдөр шөнийг аргацсан өнгөрүүлв. Чадалтай төрсэн үжин их царсан шорыг барин явж, цавчим газрыг өгсөж уруудаж, сөдөн хижигнийн үндсийг малтаж, шөн өдрийг хатамжин өнгөрүүлж, сууд хөвүүдийн тэжээн өсгөв. Хатан төрсөн үжин их хайласан шор барин явж, галдун уулыг өгсөн уруудаж, хавийн мангрыг малтан түүж, хаад хөвүүдийн хайрлан тэжээж, хантал цаттал эдүүлж өгөв. Гоо төрсөн өвлөн их гох дэгэ барин явж, гол завыг өгсөж уруудаж, гогод мангрыг төөн явж, худагтан хөвүүдийн тэжээж өсгөв. Зарчимтай төрсэн үжин ихийн затхас төмсөөр тэжээсэн хөвүүд засагт нь сайд болж өсөв. Гоо төрсэн үжин ихийн гогод манграар тэжээсэн хөвүүд худагтан сайд болж өсөв. Эх хүчний тэжээсэн хөвүүд эрс сайд болон өсөж, эрх омог төгөлдөр болж, эх онны эрэгт сууж, өлгүүр гох усанд хаяж, эрэмдэг загсыг шүүн барьж, эх хүчнийг тэжээх болов. Зарчим түвжний тэжээсэн хөвүүд засагт эрс болон өсөж, замагтай усыг шүүрдэн байж, загас жараахайг хөхийдэн барьж, заяат ихэн тэжээх болов. За мэдээж өвлөн ихийн тэжээсэн хөвгүүд удалгүй 90 цент хөрж ер нь эргүүлээд ээжигээ тэжээж эхэлсэн. За нэг өдөр онон мөрний хөвөнд Тэмүүжийн хасар бэгтэр бэлгүүтээ дөрвөл загас барихад сууж байтал Тэмүүжийн хасар хоёрын дэгэнд нэг юм гэгэн согоос загас оржээ. За тэгсэн нөгөөх нь бэгтэр бэлгүүтээ хоёр булаагаад авчиж байгаа. За тэгээд Тэмүүжийн хасар хоёр гэртээ очиод ээжтэй саян дэгэнд нэгэн гэгэн согоос загас ороход бэгтэр бэлгүүтээ нар түүнийг булааж авваа гэдгсэн. Ээж нь өвлөн их та нар нэг эцгийн хөвүүд ээж юунд ингэж маргалдав? Урдын алуунгой ихийн 5 хүүхэд шиг битээ дэгж маргалдаа. Ийм байдалтай байх юм бол бид нар одоо яаж тайчуудаас өшөөгөө авч чадах вэ гэж хэлдэг. За тэгээд энэ үгийг нь бол Тэмүүжин үл ошоогоод өчигдөр хасар нэгэн шувуу харуулж алхахад түүнийг бас бэгтэр булааж авсан. Өнөөдөр дахиад булаав. Ийм байдлаар байгаад ах юм бол яаж хоолтой байх вэ гэх янзтай ер нь бол үг хэлдэг. За тэгээд Тэмүүжин бол за цаашдаа ер нь бэгтэр тоол ундаа ингээ булаалгаад ах юм бол ер нь өлсөж үхэх юм байна гэж бодож бэгтрийг алах шийдвэр гаргадаг. За тэгээд гэрээсээ хаалгаа хүчтэй шидэн гарч Тэмүүжин хасар хоёр ном сумаа бэлдэж зүүн тийш явдаг. За дүүн талд нь бол бэгтэр нэгэн довцог дээр 8 шарга морой хариулж сууж байхад нь хасар урдаас нь Тэмүүжин ардаас нь гэтэж одоо ном сумаа онилдог. Тэгтэл тэрийг нь бэгтэр харчаад ухтааг байгаа. Бэгтэр харин хариуд нь одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байтал та нар юунд ингэвэ? Ингэнвэ одоо голомтыг минь бүү бүрлэгээ. Бэлгүүтэйг битгий өнөөгөрөө гэж хэлдэг. За ингээд Тэмүүжин хасар хоёр бэгтрийг хойно урдаас нь харман алдаг. За тэгээ нөгөө хүн алдсан хоёр хүүхэд чинь гэрлүүгээ бөөнөрөө гүйлдэл ороод ирнэ. Гүйлдэж орж ирэнгүүт нь ээж нь хоёр хүүхдийнхээ царайг хараад шууд мэдж байгаа байхгүй юу? Ханиан барагсад, ижлэн идэгсэд халуун хөвлийгээс гарахтан хар нүжатгаж төрсөн билээ. Хавирган хазах хар нохоо мэд, хаданд довтлох харцах шонхор мэд, уура даран ядах омогт арслан мэд, амьдыг залгих аюулт мангас мэд, сүүдрийн довтлох сүрхий хараатан мэд, цугийг залгих цурхаа загас мэд, ботго тормны борбиг хазах үл буур мэд, бороод өдөр довтлон халдах үлэн чон мэд, нялх хүрийн гэлэн ятаж нядлан идэх нүгэлт ангир мэд, хэвч шиг хөдлөгвөл гэдрэг довтлох хэрцгий цөөвөр мэд, барж идэх барс араатан мэд, балмад амтан буюу сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байхад тайчууд нарын хөнөөлийг хүлээж өшөөгөн хэн яаж авах вэ гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв? За энэ үгнээс бол Тэмүүжин эв нэгдэл гэж юу байдаг талаар бол ясмахандаа шингэтэл ойлгож авч байгаамаа. За тэгээд
удалгүй байж идэл тайчуудын таргуудаа гэрэлдэг, хурганы ус төлж, төлгөний ус гууж гэж тэмүүжнийг барихаар ирдэг. За ингээ өвлөн их маань хүүхдүүдэд дагуулад бурхан халдан уул руу бөөнөрөө ингээ зүхтаж явхад хасар ширээ барьж тэмүүж бэлгүүтэй байлдав энэ төр гэж Монголын улс тавчанд гардаг. За тэгтэл тайчуудын таргуудаа гэрэлдэг хэлээд та нар хэрэггүй тэмүүжин ах чинь хэрэгтэй. Тэмүүжин ахаа даруй гаргаж өгөө гэж хэлэхэд өвлөн их энийг сонсоод тэмүүжнийг нууцаар ургуулдаг. За тэмүүжин маань зүхтаад бурхан халдунд нэгэн агууд орж нуугдахад тэрийг нь мэдээд тайчууд ардаас нь хөөж ирж агуу руу орох гэсэн боловч зай орох боломжгүй байсан учраас ингээ гадуур нь бүслэн суусан байгаа юм. За тэгээд тэмүүжинд энэ 3 хоноод хоолгүй 3 хоноод яг гарах гэсэн боловч эмээл нь мориных нь эмээл молторж унснаар тэнгэр байж байгаа болов гэж хэлээд дахиж 3 хоног гарах гэсэн боловч одоо үүдийг нэг юм гэрийн чинээ том чулуу таглаж исэн болохоор за тэнгэр байж байгаа болов гэд дахиад 3 хонсон гэж байгаа юм. За ингээд нийт 9 хоног хоолгүй байснаар ингэж өгснөөс гарыг гэд гарахад тайчууд өөдөөс нь угтаж мэдээж барьж авсан. За тайчууд барьж аваад тэмүүжний хүзөнд модон дөнгөж зүүлгээд улстаа аваачиж айл хэсүүлж ингэж явж исэн гэж байгаа юм. За тэгтэл нэг өдөр тайчууд найрлан сууж байхад тэмүүжнийг нэгэн сул дорой нэгэн залуу манж байсан гинэ. За тэгээд тайчууд найралд суугаад орой бүрэнхий болох үед тайчууд тарах үед тэмүүжин нөгөө хүзүүндх модон дөнгөрөө тэр залууг цохиж унгаад зугтсан байгаа юм. Зугтаад урсгал усанд орж хэвтээд нүрээ ил гаргаад дөнгөнийхөө гинжийг одоо усанд урсгаж дээшээ хараад хэвтчихсэн байгаа юм. Тэгтэл нөгөө зохиолс хүн дөнгөтөө хүн алдлаа гэж ойрлоод одоо тайчууд иргэн цуглаж тэмүүжнийг хайж эхэлсэн байгаа. За тэмүүжнийг хайгаад бүгд тал дээшээ тарж хайхад яг тэмүүжний хажуугаар Сүлдүүс аймгийн Сорхоншир гэдэг хүн тэмүүжний хажуугаар өнгөрч яваа тэмүүжнийг хараад чиний ингэж хэвдэх чинь зөв чи ийм ухаантай хүн учраас тайчууд чамд ин атархдаг байх нэ гэд ингэж хэвдэж би чамайг хэлэхгүй гэд Сорхоншир өнгөрөө явдаг. За буцаж очиод бүгд олсонгүй гэж ирэхэд Сорхоншир за бүгд явсан мөрөөрөө дахиж нэг яваад ирж үзье гэд яваад Сорхоншир дахиад тэмүүжинтэй таарад ингэж хэвдэж бай гэд буцдаг. За тэгсэн тайчууд нь за дахиж хаяа гэхэд одоо гэгэн өдөр алдсан хүнийг одоо хар шөнө яаж олох вэ гэж Сорхоншир хэлээд одоо хүн болгон дахиж нэг явсан мөрөөрөө дахиж нэг яваад тэгээд маргааш хайцгаая гэж хэлээд бүгд явсан мөрөөрөө явцгаадаг. За тэгээд Сорхоншир маань дахиж тэмүүжин дээр ирээд за энэ тайчууд тарсны дараа чи их дүүнрийн зүг яваараа гэрлүүгээ яваараа гэж хэлээд Сорхоншир явдаг. За тайчуудыг тарсны дараа тэмүүжин маань мэдээж Сорхонширыг хараад за энэ хүн надад ер нь тусалж магадгүй юм байна. Өмнө дэж айл дамжиж явхад Сорхонширын хүүхдүүд миний хүзүүндх дөнгийг мулталж надад хоол унд өгч намайг амрааж хонуулж ясан. Саяын Сорхоншир ч гэсэн намайг одоо тайчуудад барьж өгсөнгүй. Энэ хүн их сайхан сэтгэлтэй хүн байна гэж Сорхонширын гэрлүүн тэмүүжин маань очдог. Тэгсэн Сорхоншир тэмүүжнийг хараад чамайг их дүүндрийн зүг яв гэсэн бидтэй юунд манад ирв энэ төр гэхэд хөгүүд нь хүн зориод ирж явахад юунд тэгэхгүй аамын энэ төр гэж одоо тийм юм болсон байгаа. За тэгээд Сорхонширын хүүхдүүд хадаан чулуун чимба хүүхдүүд нь одоо тэмүүжний дөнгийг мулталж авч шатаагаад тэмүүжний гэрийнхээ артлын нэг юм асар руу оруулсан байгаамаа. За тэгтэл маргааш нь тайчуудын удирдагч таргуудаа гэрэлдэг. За энэ манаахан дотор нууж байгаа ахна энэ холдог байгаа. Тайчуудын айлуудыг бүгдийг нэгжигээ тайчуудыг нэгжиж явсаар Сорхонширын гэрт ирэхэд Сорхонширын гэрийг нэгжээд нөгөө тэмүүжнийг оруулсан асрыг яг нэгжих гэдэл Сорхоншир энэ хар халуунд энэ дотор ямар хүн байх боломжгүй шүү дээ. Энд яаж хүн байж болох вэ гэж хэлэхэд нөгөө хүмүүс нэгжилгүй явдаг. За тайчуудыг явсны дараа Сорхоншир тэмүүжинд нэг юм гүү барьж өгөөд тэгээд хоёр их хөгдөг юм тэл хураг алж өгөөд тэгээд тэмүүжний гэрлүүн явуулсан байгаа. За тэмүүжин гэртээ очиход ээж нь мэдээж нэлээд зовнилтой байсан хүний зовнилн тайлагдана. За тэгээд тэмүүжин ээж тэгээ тэндээсээ нүүгээд байж исэн газараасаа нүүгээд онон мөрний эхлүү нүүсэн байгаа. За нүүж очсны дараа нэг өдөр хасар таргуунд явчихсан байхад нь ямар ч унаагүй байхад 8 шарга морийг нүдэн дээр нь дээрэмчид хөөж явсан гэж байгаа. За тэгээд тэмүүжин явган учраарээс харсаар л үлдсэн байгаа байхгүй юу. За тэгээд хасрыг ирсний дараа 8 шарга морийг дээрэмчид хөөж одлоо. Одоо араас нь явъя гэхэд хасар за би нэхий гэхэд бэлгүүтэй за чи чадахгүй би нэхий гингөө тэмүүжин за та нар чадахгүй би явъя гэж тэмүүжин хэлээд хасрын унж явсан морийг унаад 8 шарга морных араас
явдаг. За араас нь 3 өдөр 3 шөнө явсаар нэгэн айлын гадаа ирэхэд нэг юм залуу гүү саагаа суужиж. За тэгээд нөгөө 8 шарга морь мэдээж сургалж байгаа шүү дээ. За энэгээр 8 шарга морь дууж явсан хүн харагдсан уу гэхэд өнөөдөр өглөө үүрээр энэгээр 8 шарга морь дууж явсан хүн харагдсан гэж хэлээд би хамт явъя, би чамд зүг зааж өгье гэж хэлж боорч Тэмүүжний унж явсан морийг нь тавиулаад Тэмүүжинд морь барьж өгөөд өөрийнхөө гүү саажсан сав суулгаа одоо хээр боож хаяад Тэмүүжнийг дагаад явж байгаа юм. Аав ээжтэй хэлэлгүй явж байгаа байхгүй юу. За тэгээд тэр хоёр бас л 3 өдөр 3 шөнө явсаар 8 шарга морьныхаа захыг хараад 8 шарга морин дээр очих гэсэн боловч дээрэмчт нь солог байсан байгаа. За тэгээд Тэмүүжин боорчиг за чи анд чи энд байжээ. Би одоо явж 8 шарга морь авчирья гэж хэлэхэд боорч би чамтай нөхөрлөе гэж энд ирсэн. Та хамт явъя гэж хэлээд боорч Тэмүүжин хоёр очиод 8 шарга морь аваад буцаж явж яхад нь араас нь дээрэмчт нь хөөгөөд яхад нэг юм уурга барьсан залуу нэлээд хурдтай гүйцэж ирэхэд нь Тэмүүжин харваж унгааснаар тэр хоёр зүхтаж ядсан байгаа. Дээрэмчт нь ардаас нь хөөх гэсэн боловч харанхуй олж исэн учраас хөөлгүй орхисон байгаа. За тэр Тэмүүжин боорч хоёр ингээд бас л 3 өдөр 3 шөнө явсны эцэст Нахуу баяны гэрийн гадаа ирэхэд Нахуу гэрийн гадаа ирээд Тэмүүжин боорчоос за чамааг байхгүй бол би энийг авч чадахгүй байлаа. За чи юу аммаар байна? Хэдийг авах вэ гэхэд боорч би чамаас олж гардаггүй. Би чамтай нөхөрлөе л гэж чамд туслая л гэж бодсон гэж хэлээд надад миний аавын хөрөнгө хангалттай хүрнэ гэж хэлдэг. За тэгээ Нахуу баяны гэрт орсон чинь Нахуу баян маань хөвгүнээ алдлаа гэд уйлаа сууж ирсэн боорчийг хараад уйлж нэг үзээд цагинч нэг үзээд одоо хаачаа дээрээ өгөхөд энэ хөвгүн их мөнгөнөж яваа хөвгүн байсан. Энд үүнд туслаад 8 шарга актыг нь буцааж аваад дөнгөж сая ирлээ гэж хэлээд за Нахуу баян тэгээд Тэмүүжинд бас нэгэнд тэл хурга хоёр их өгдөг тэл хурга алж өгөөд хоёр хөвгүн эндээс цааш сайн нөхөрлөөрэй гэж хэлээд Тэмүүжнийг явуулдаг. За Тэмүүжин маань 8 шарга морь туугаад 3 өдөр 3 шөнө явсаар гэртээ ирэхэд өөлөн их дүүнэрийнхэн завнал тайлагдж байгаа маа. За тэгээд Тэмүүжин урд 9 настай сүү тавьсан бүртүүжнийг эхнэрээ болгож авахаар хасар бэлгүүтэй хоёрыг дагуулад Хонгороод аймгийг зорьсон байгаа. За Хонгороодын дээд эцэнд очиход дээд эцэн Тэмүүжин хараад маш ихэд баярлж байсан. За тэгээд тайчууд эртнээсээ чамд атаархдаг хүмүүс учраас чамааг хөнөөж гисэн байх уу гэхээс сэтгэлмэн завин жаалаа энтрагээд бүртүүжнийг өгч явуулдаг. Бүртүүжний инжинд нэг юм булган дахыг өгч явуулсан байгаа. За тэгээд гэртээ дагуулж очиод найр хийгээд бэлгүүтэйг боорчиг нөхөрлөе гэж бэлгүүтэйг боорч руу явуулснаар бэлгүүтэй очиж боорч дээр очиж Тэмүүжин таныг нөхөрлөе гэж дуудуулж байна гэж хэлэхэд боорч дахиад л аавдаа хэлэхгүй бэлгүүтэйг дагаж ирж байгаа. За тэгээ бас Уранхай аймгийн Жарчуудаа гэдэг хүн өөрийнхөө нэг хөө зэлмийг дагуулж ирээд урд чамд авчирсан боловч балчир байна гэж энэ хөвгнийг буцаасан билээ. Одоо босхын чинь бол үүдээ чинь зарцуулгаа гэж хэлж зэлмийг Тэмүүжний хажууд үлдээдэг. За тэгээ Тэмүүжин маань бол угаасаа сэргэлэн хүн учраас бүртүүжний инжинд ирсэн нөгөө булган дахыг эцгийн хуучны анд Ван хаан Тойрол гэдэг хүнд аваачиж өгдөг. За Тойрол хаан харин булган дахыг хараад баярлсандаа ингэж хэлдэг. Хар булган дахын чинь хариуд хагдсан улсыг чинь хамт дагаж өгье. Булган дахын чинь хариуд бутарсан улсыг чинь цуглуулж өгье. Бөөрн бөксөнд байг. Цэрэн цээжинд байг. Ах захтаа болог. Гэв. За ингээд буцаж гэртээ ирээд байж байхад одоо хэрлэн мөрний эрэг их бүрэг эрэг гэдэг газар нутаглаж байсан байгаа. Тэгсэн нэг өглөө өвлөн ихийн гэрт зарцлагдаж байсан Хуагчин эмгэн гэдэг хүн өвлөн ихийг дуудаж газар дөргих чимээ гарлаа. Энэ тайчууд ирж байгаагаас гарцаагүй гэж хэлээд өвлөн ихийг дууддаг. За тэгээ өвлөн их даруйхан хүүхдүүдийг босгоо гэж хэлээд бүгд босоод мордоо бэлдээд мордоо эмээлээд бөөнөрөө зүхтацгаахаар болоод мордсон өвлөн их бүртүүжинд морд утчихсан байгаа. За тэгээ бүртүүжнийг Хуагчин эмгэнтэй цуг үлдээгээд бөөнөрөө бурхан галдан руу зүхтаж гарсан байгаа. За тэгээ Хуагчин эмгэн маань бүртүүжнийг үхэр дэргэний артлын бүхээгт нуугаа артлын одоо юм юунд ч юм бэ одоо бүхээгт нуугаад тэгээд тэргээ хөтлөөд явж байхад яг нэг цэргүүд нь урдаас нь ирж таарад за чи хинбэ гэхэд намайг Хуагчин гэдгээ би Тэмүүжинтэй харьяад хүн хонь хэрэгчхад босож гэрлүүгөө явна гэхэд нөгөөдөл нь Тэмүүжин гэртээ би юу байгаа юу гэсэн чинь мэдхгүй би хойдлын гэрээс гарч ирлээ байгаа үгүйг нь би мэдэхгүй байна гэж хэлдэг.
За тэгээ нөгөө зэргүүд нь Тэмүүжний гэрт очичоод буцаад давхиж ирээд энэ тэрэгэн дотор юу байна гэхэд энэ тэрэгэн дотор одоо юу хоньны ноосл байгаа. Өөр юм байхгүй гэсэн чинь нөгөө зэргүүдээ буугаад шалгаадах гэж бууж шалгангууд дотроос нь бүртүжин маань гарч ирж байгаа юм. За тэгээд мөн Тэмүүжний ардаас хөөгөөд бурхан халдуунлоо бүртүжнийг сондлоо бурхан халдуунлоо хөөгөөд бурхан халдууны 3 тойроо Тэмүүжнийг хайхад олоогүй байгаамаа. За тэгсэн чинь нэг хүн за энэ зэрэглэж ирсэн хүмүүс болохоор 3 мэр гэдэг хүмүүс байсан байгаа. Эднэр урд нөгөө Игчлээдүү гэдэг хүнээс Есүгөө Баатар маань Өвлөн ээжийг булааж авсан. Тэрний өшөөг авахар давхиж ирсэн хүмүүс байгаа. Тэгсэн нэг хүн Өвлөн эхийн өшөөг авахар ирээд бүртүжнийг булааж яваа. Одоо өшөөгөө авсан бол буцацгаая гэж хэлээд буцсан байгаа. За тэндээс Тэмүүжин маань тэрийг мэдээд бурхан халдууны орой дээр гарч өвчөгөө дэлдэж ингэж хэлсэн байгаамаа. Солонго мэд сонсох соргог хуваагчны сонор хүчээр уян мэд үзэх үнэнч хуваагчны үзсний ачаар аюулт дайснаас амжин дутааж бүтэн бие бүгэн ногдож бүдэг замыг мөрдөн дагаж бугын мөрийг мөшгөн хөөж бургасан герт буруулан ногдож бурхан халдуунд ам хоргодов. Харийн дайсан халдан довтлоход харцгаас дутаасан болчмор мэд хандгаа бугын мөрийг дагаж хадгавцлын сүвийг ирж халдун ууланд дутааж ирээд хайс холцсоор гэр барьж халуун амиа хамгаалав би. Бөглөө ойд бурхан уул бөөсөн чиний амийг минь бөөцөөлөн аварч бөөрийн чиний биеийг минь бүтэн минь үлдээв. Өшөөд дайснаас өршөөн аварч өнчин бидний өмг болсон өндөр дээд бурхан халдун чамайг өглөө бүр мялааж бай. Өдөр бүр дахиж бай. Үрийн үрд тахиж үе тутам өргөлж шүтээ. Ийн хэлээд бурхан халдунгууд 9-тэй зүгдэн мөргөж цацал цацав хэмээн 2 дугаар бүлэг маань төгсгөл болж байгаа. За бичлэг таалагдсан бол лайк дарахаа бити мартаарай, subscribe дарж хонгой дөгчүүлээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр та.